За сайн мэцхан та нартай өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ бид нэр mesh fill tool ашиглах гэсэн хичээл орно. Mesh fill tool ашигласнаар бид нэр бодит өнгийг үүсгэх, тэгээд удаа зургийг вектор зураг руу хөрвүүлэх юм боломжтой болох юм аа. Mesh fill tool-ийн ерөнхий зорилт нь надад та нартай харуулъя. За mesh fill гэх тэнгууд юм сегмент үүсэж байгаа. За ингээ хоёр тавшин шинэ цэгээ үүсгэн. Тэгээд за энэ аливны өнгнөөс авцгаа хэвлээ. За бид нэр энгийн үед градиентаар энэ дүрс үсгээд юу яадаг байгаа. Уусгалтыг хийж өгдөг. Харин mesh fill дээр болохоор одоо энэ газрын зураг шиг энэ талбай дотор бид нэр өөрсдийн өнгийг сонгож өгөх зорилттой байгаа. За одоо ингээд бодчаад ингээд хүснээрээ дүрсийг байршуулчихна. За энийг бол би зөвхөн харуулах зорилттой хийж байгаа. Бусад одоо живсих энэ хичээлээрээ та нарт бодож үзүүлнэ. За одоо энэ лимоноос эхэлцгээе. Лимоны өнгийг гаргаж авцгаая. Mesh fill төлөв чинь. За энэ бүх цэгүүдийг төвчүүлж байгаа ерөнхийдөө 100% гэрэлтэх байдалд харагдуулж тэмүүдийн зурааснууд нийл гараад ирэх болох нэг санаа зовхон байхгүй л дээ. Тэгжээж бид нэр энэ лимоны байгуултыг хийх гэдэг байгаа байхгүй юу? За бид нэр аливаа дүрсийн байгуулалт буюу үндсэн дүрсээс бүтсэн юм бэ гэдгийг сайн ойлгож тэрийг мэдэрч чадчихвэл mesh fill-ээр зурхад бол биднэрт ямар нэгэн хүндрэл учрахгүй. За лимон маань мэдээж хоёр эллипс дүрсний төлөвчлөөс тэг юм дүрс байгаа шүү дээ. Одоо энэ яруулын энэ лимоны 20 хэсгийг хэдүүлээ дараа нь зүгээр дүрсээр зураад өгчээ. Ийм жижигхэн хэсгээр бол mesh fill tool-ыг бол ашиглаад ах шаардлагагүй. Одоо энэ хэсэг болоод энэ хэсгийг дотгошоо номруулж өгье. Тэгэхэд бол энэ хэсэгт юм нэмчин. Хоёр тавшаа саяны сегментийг нэмчин. За энэ хэсэг маань юм огцом өнцгтэй болж гисэн байна. Энийг бид нэр эндээс smooth rule болгох чинь. За энэ хэсгүүдээр бид нэр өнгө өгөхөд сегмент маань илүү олон байх тусмаа бид нэр өнгө өгөхөд илүү гоё харагдаж гэсэн илүү нарийн өнгөний зураглалтай. Гэхдээ бид нэр бас өнгөө болгоомжтой сонгох хэрэгтэй байгаа. Тэр бол тухайн хүний мэдрэмжээс их хамаардаг зүйл байгаа.
одоо ингээд үндсэн мэж дүрс маань бэлэн болчлаа. Энийг хажуу тишээ зочий. Зураас бид нарт хэрэггүй байгаа. Ингээд мэж хэсгээс төвчүүлчихье. Бүх цэгээ төвчүүлж байгаа өнгийн найлалгач. За одоо энэ цэгээс эхлээд өнгө маань ийм өнгөтэй байх нь харгал зэрэгэлдээ өнгөнүүдээс авч байгаа. Цэг маань ер нь бас нэг талдаа цөөхөн болоод оновчтой байвал бас илүү зүгээр байдаг. Яг тийм хит олон биш. Хит их биш. Зүг байгаа. Энэ цэгийн 3 хэсэг маань ингийн гэлээ байгаа. Ингээд нүдээр харахад энэ өнгөнүүд маань их ялгархгүй байгаа юм шиг харагдаж байж болзошгүй. Гэхдээ яг өнгөний тооны хувьд бол өөр өгдөг. Одоо ингээд харахаар дэлгүүр юм маань бүтсэн байна. За ингээд ойртуулаад харах юм бол энэ хэсэг маань тийм жоохон юу харагдаж байгаа. Амгүй болоод хавтгай харагдаж байгаа. Тэгэхээр энэ өнгө хэсгийнхаа өнгөн дээр дахиад ажиллаад өгчих гэсэн үг. Энийг дахиад сегмент нэмээд өнгөний надаа илүү тавуулгаад өгчнөө. Ингэнгүүт шал өөр харагдана. За одоо энэ хэсгээр ажиллах шаардлага байгаа. Ягаад тэгэхээр энэ хэсэг маань энэ дотгошоогоо орж өгсөн байгаа. Тэрийг яасан? Орсон. За энэ хэсгийг 95-6 илүү гоё харагдуулъя гэж бодож ивэл ингээд ажиллахад зүгээр. Бас түүний нүүрний арьсан дээр ажиллахад арсыг нь бас ингэж хуулчаад авчаад вектор файл руу олж шилжүүлж бодох юм байна шүү. За ингээд лимо маань бэлэн боллоо.
дараа нь хэдүүлээ киви хийцгээе. Хэдүүлээ энэ жижигэн зэгээр лимоны текстурыг хийх гэдэг оролтой. Good. Control-G. Envelope. Түүлээ чиглээд.
ийм хоёр аргаар эсвэр өгч болох нэ. За гих мэтчлэн ийм бодит юм шиг. За ингээ эцсийн дүрс маань лээ. Бүхэл төрлийн графикийн их бэлтгэх зүйлийн нөгөө дуртай энэ өнгөө үсгэх юм боломжтой болох нь шүү. За ингээ баярлаа.